За та бүхэндээ Чикаго хотоор аялж амарсан влогоо хуваалцаж байна. За Вашингтон DC хотоос Чикаго руу нисэхэд 3 цаг орчим нисээд тулгаж авсан учраас $379 орчим болсон. Цаг цай гаргасан найздаа маш их баярлалаа. Ингээд ийм гой солонгос панчаан хоолуудаар дайлаа. Маргааш өглөө нь гарч хамтдаа Америк маягийн өглөөний цай авлаа. 10 сарын 6-нд Чикаго хотод дуучин Наран баяр засгийн тоглолтыг болох байсан. Энэ нь ингээд найзтайгаа хамт очиж сонирхсон. Найзынхаа найз ийм цоглог хөөрхөн бүсгүүтэд танилцсан. За энэ маань Чикаго хотод салон ажиллаулдаг юм байна лээ. За стикер дайсан баяр цэцэгтэй баярлалаа. Зүгээр. Ямар амттай. Ямар ээ? За ингээд Чикаго хотын төвдөө танилцахаар явж байна. Энэ тоёцсыг найз маань зав гаргаад мөн манай нутгийн байрны нэг орцны ах маань бас Чикаго хотод амжилт амьдардаг юм байна. Тэгээд бас цаг зав гаргаж намаа нэг өдөр хоттой танилцуулсан. Мичиган нуурын баруун ирэг дээр Чикаго хот байрладаг. Мичиган нуур нь цэнгэг усны нөөцөөрөө алдартай байгаль нуурын дараа ордог юм байна. За Чикаго хот нь тээвэр харилцаа, холбоо, агаарын замуудын гол хот болдог. Ерөнхийдөө Францын колоничлогчид анх нээж байсан юм байна. Одоо дэлхийн эдийн засгийн хөгжлийг чиглүүлэгч 10 гол хотуудын нэгд бас ордог юм байна. За Чикагогийн Millennium Park-д байдаг энэ үүлэн хаалга бол маш нэртэй. Гэхдээ яг очиход бол засвартай байсан учраас ингэж зураг авахулсан. За Чикагод бол нэлээд олон танилуд ялангуяа манай нутгийнхан бас их байдаг юм байна. Тэгээ нутгийн ахтайгаа уулзаад маш их баяртай байна. Цаг зав гаргасан танд маш их баярлалаа. За энэ болохоор олон жилийн түүхтэй тийм том усан ориглоор байлаа. Чикаго хотоос ер нь Америкийн маш олон тэр бумднууд тэгээ Холливуудын одод алдар зохиолчид төрсэн байдаг. Чикаго пиццагаар алдартай гэсэн ингээд зорж бид пицца хийсэн байна. Thank you. Энэ барилгыг сонирхол татсан доорх нь тэр чигтээ машины зогсоол дээр нь орон сууц байдаг юм байна. Ингээд юм бөөрхий хэлбэртэй бүгдээрээ. Ингээд Чикаго хоттой танилцаад ороо хоолоо идээд байрны одгаа ах маань
биднийг хүргэж өгөөд буцлаа. Ингээд цаг зав гаргасан танд маш их баярлалаа. Амжилт хүсье. За дараагийн өдөр энэ Бахаас өмөр орсон манай найз ажилдаа явхаас өмнө амжуулаад хамтдаа явсан байгаа. Бахаас өмнө би анх удаа ирсэн. 13 жилийн турш баригдаад 1943 онд баригдаж дууссан юм байна. Бүх шашныг ерөөхдөө хүлэмжширдэг. Бид хэдийгээр өөр ялгаатай боловч дэлхийн нийтээр нэг л гэр бүлээ гэж үздэг юм шашин юм байна. Бүхэл шашны бэлэг тэмдгийг ханандаа ингээд шингээсэн байдаг юм байна. За мөн одоо гэртээ ганцаараа гэ бидний бүр хар багасаа үтсэн киноны зураг авсан газар нь одоо энэ 671 гэсэн энэ байр юм байна. Ийшээ дотгошоо орохсон чи хаалттай байсан учраас гаднаас нь ингээд зураг авахулсан байгаа. За стопай үтсэн юм үзэж байна. Баярлалаа надад үсэн. Оо. Гой юм үзэл. Чикагодстай тансаглаж жаргаж явна. За ингээ хотын захаараа ерөөхдөө хүмүүс дандаа ихэнх нь таун хаус болон амны хаус гэдэг ийм дандаа амны орон сууцуудад амьдардаг юм байлээ ихэнх хүмүүс. За ингээ халуун төгч байгаа учраас айлууд бүгдээрээ гадуураа ийм төрөл бүрийн чимэглүүдээ хийсэн байна. За энэ хувийн сургуулиуд нь ерөөхдөө ийм сургуулиар ялгагдах хувцас өмсдөг юм байна. Улсын сургууль бол ерөөхдөө энгийн хамаагүй чөлөөтэй хувцас өмсдөг гэсэн. За бас нэгэн гоё санаандгүй учраас бол манай Монголд байдаг сайн найзын маань дүү Америкт амьдардаг. Гэтэл 40 минутын зайтай амьдардаг юм байна. Бүр манай найз бүр зорж хүргэж өгөөд сайхан уулзуулаа. Бужгатайгаа уулзаад өстой гоё байна мега. Баахан зургийг хийж ингэж яаж явуулах вэ? Бужгатайгаа ийм гоё хормын альбомын үзчих штий. Ямар гоё юм бэ? Стагой дурсамж бүтээсэн байх шүү. Дүүнэртаа эрүүлийг хаазж байгаа л сайхан бүхнийг хүсье өрөөё. Хөм тавар ингээ бас сонирхуулаад хөм тавар хийж болно гэд манай. Дөрхөр ингээ жин бол зөвшөөрөөд ингээ та бүхэндээ сонирхуулж байна. Өө бас дараа юм өгөөдөө. Янзын. Энэ хоёроо тоглоо. Хичнээн интернет спорт заримдаа гэр бүлээр кино үзнэ. Гартагааны өрөө. Вау, тамаран. Master bedroom. Үзнэ өрөө. Чикагод найзандаа байсан хэд хоногийн аялал амралт маш сайхан болоод ингээ буцаад Вашингтон руу хамтдаа буцлаа. Яагаад Вашингтон руу буцсан бэ гэхээр анханасаа маш туршлагагуудад буцах билетээ буруу захиалсан байна. Инчон Вашингтон Инчон гэдэг бодсон чинь гоё санагдлаа. Америк анх удаа ирэхэд бас маш гоёор хүлээж байлгасан. Цаг заваа зориулсан найз нартаа маш их баярлалаа. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялуун сарны дор үгээр хэлхийн аргагүй гэж маш их баярлалаа.